За сайн мэцэн оюутан залуучтай манай хайкороос уул зуршлын дүүс та бүхэндээ одоо ээлжид мэдээлэл хүргэх гээд энэ удаагийн лайвыг эхлүүлж байна. За ерөнхийдөө болохоор энэ удаа бид нар одоо өмнө удаагийнхаа мэдээлэлээр бол та нартай бас слонг суралцах, за тэгээ батландаагч, банкны баталгаач гэх мэтэн те одоо маш олон мэдээллүүдийг бол бид нар лайв болон ивент хэлбэрээр бол хүргэж байгаа. За энэ удаагийнхтаар болохоор хүүхдүүдийн маань их сонирхож байгаа англи хэлний оноогоороо слонгост шууд одоо бакалаврт элсэх боломжтой сургуулиуд байна уу гэсэн маш олон асуултууд ирж байгаа учраас за энэ дээр ерөөхдөө бол бид нараас ирж уулзж байгаа оюутнуудаа зориулсан судалгааны ажлуудыг бол хийгээ явж байгаа. За эхнийний 3 сургуулийг арай өөр мэргэжлүүдийн 3 сургуулиудыг жишээ аваад бас та нартай танилцуулъя гэж бодож байна. За өнөөдөр болохоор би нэгт болохоор за би одоо нэг зочид бодол аялал жуулчлалын чиглэлээр Солонгостой хамгийн одоо шилдэг сургууль тооцогддог Кёнгийг сургуулийн англи хэлээр хэлэх боломжтой тэнхим, за тэгээд төлбөр, тэтгэлэг, хугацааны талаар мэдээлэл өргөнө. За дараагийн нь болохоор одоо Инаг сургуулаа тийм энэ ч одоо Инаг сургууль маань болохоор олон улсын худалдаа, олон улсын бизнесийн удирдлага, за олон талд системийн инженер гэх мэтчлэн одоо мэргэжлүүдээр болохоор бас англи хэлний оноогоороос элсэх боломжтой байгаа. Тэгээ Инаг сургуулийн талаар ярилцаад за хамгийн сүүлд нь болохоор одоо Сөүл хотод байралтай Сонгюнган гэдэг их сургууль байгаа. Энэ сургууль маань л ирэхээр ерөөхдөө шинжилгээ ухааны тал руугаа за одоо химийн инженер, молекулын шинжилгээ ухааны технологийн тэнхимч гэдэг юм уу те. Ингээд ийм технологи танхимууд нь ингээд арай жоо олон өөр төрлүүдийг би ингээд сонгоод энэ удаа та нартаас 3 сургуулиас танилцуулъя гэж бодож байна. За эхлээд Кёнгийг сургуулийн талаар хэлээ танилцъя. За Кёнгийг сургууль болохоор Сөүлийн төв хэсэгт бол байрлаж байгаа. Сөүл хоттой бол байрлал бөгөөд олон улсын кампус гэж бас байдаг. Энэ одоо кампус нь болохоор Юнийн буюу Сөүлээс нэг цагийн зайтай хотод бол байрладаг. За Юнгийн хотын хувьд болохоор Сөүлтэй ойрхон бөгөөд одоо амьдрахад бол нэлээд бас амьдрааны өртөг, за тэгээ орчны хувьд бол айгүй гоё юм хот байгаа. Тэгэхээр та нар маань аль ч одоо нөгөө мэргэжлээ сонгосон гол мэргэжлээс хамаарат нөгөө аль кампустай харьяалагдав гэдэг маань өөрөө англигдаад явцдаг байгаа. За тэгээ Кёнгийг сургуулийн хувьд болохоор бид нар англи хэлний оноогоороо одоо ямар мэргэжил хийх боломжтой ангээр төрийн бизнес те зочд бодлын бизнесийн удирдлага, за тэгээд одоо арга хэмжээний бизнесийн удирдлага, за хоолны нөгөө одоо ресторан, зочид буудлын нөгөө нийтийн хоолнууд байдаг те нийтийн хоолны бизнесийн удирдлага гэх мэт одоо ийм 3 мэргэжлэр бол та бүхэн маань англи хэлний оноогоор л элсэх боломжтой. 100 англи хэлний оноогоор тий. Солонгос хэл байхгүй би англи хэлний хэлээрээ цааш тэрхэдээ явна. Англи хэлээр хичээл сонсомоор байна гэх юм бол та нар маань 100 хичээлээ эдгээр тэнхмүүдэд элсэх юм бол бакалаврын эсэлт маань өөрөө англи хэлээр явагдах нэ гэж байна. За шаардлагын хувьд болохоор шинээр эсэж байгаа оюутнууд нь болохоор ер нь бол яг уу Солонгост болохоор 2/2 хөтөлбөр гэж байдаг. Тэгээд одоо Монголд одоо жишээлх юм бол 4 жилийн одоо сургууль боловсролын одоо системтэй их сургуульд 2 жил сурсан бол 3 дахь курсээс бас оноогод үзүүлээд одоо 2/2 хөтөлбөрт бол хамрагдах боломж нь сарцсангүй бол одоо айгүй түгээмэл болоод байгаа. За оюутнуудын хувьд болохоор шинээр ирсэж байгаа болно 2/2 хөтөлбөрөөр ирсэж байгаа оюутнуудын хувьд бол бүрдүүлэх материал нь өөр байдаг. За яг ер нь бол сургуулиудын хувьд 2/2 хөтөлбөрөөр ирсгээр нэгт нөгөө кредит маань дүүцүүлэлт маань арай жоохон багасгаад байдаг. Хоёрт болоод ингээд тэнцэх магадлалын хувьд маань одоо шинээр эсэж байгаа тохиолдол харьцангуй жоохон бага байдаг гэж ойлгож болно гэсэн үг. За бид нар болохоор шинээр эсэж байгаа тохиолдолд IBT-ийн англи хэлний оноогоо тий IBT-ийн 80-аас дээшээ, IELTS-ийн 5.5, New Tips-ийн 327, эсвэл одоо хуучин Tips-ийн 600-аас дээш оноотой байх юм бол энэ оноогоороо үндсэн материалыг бүрдүүлэх эрх маань өөрөө үүснэ гэсэн үг. Тэгэхээр ийм оноотой бол шууд англи хэлнээрээ одоо бакалавртай материалаа явуулах боломжтой, элсэх боломжтой гэж ойлгож олно гэсэн. За 2020 оны 9 сарын эсэлт бол ерөнхийдөө дийлэнх сургуулиудын хувьд за зарим сургуулиуд нь 2 сараас ахгуулаад за нэг дунд нь 5 сар, 6 сар хүртэл эсэлтүүдтэй байгаад байгаа. За Кёнгийн сургуулийн хувьд бол 4 сарын сүүлээс 5 сарын ихэнх хүртэл бол эсэлт нь бол явагдаад дууссан байгаа. Тэгэхээр одоо та нарт маань ямар боломж байна? 2021 оны 3 сард
эсэх боломж байгаа. 2021 оны 3 сар нь бол ерөнхийдөө коньяк сургууль явуулахаар 9-ээс 10 сарын хооронд бол хийгдэх магадлал өндөртэй. Өмнөх семестрүүд нь бас тэр хавцаа хийгдсэн байгаа. Тэгэхээр та нар маань хугацаагаа төлөвлөөд яг магадгүй энэ хугацаанд англи оноогоо авцсан байгаа. Эсвэл аваагүй бол оноогоо авдаг юм уу те. Эсвэл оноогоо аль хэдийн авцсан бол мэдээж Солонгост очиж амьдрах гэж орчинд нь очиж амьдрахын тулд тасман зохицохын тулд Солонгос хэлийг жоохон анхан шатнаас нь үзээд өөрийгөө бэлтжээл ерөөхдөө бол болно гэсэн үг. За тэгээд тэтгэлгийн хувьд болохоор коньяк сургуулийн хувьд болохоор бид нар одоо англи оноогоор хэлж байгаа оюутнууд маань эсэлтийн тэтгэлэг GH гэдэг хоёр юм төрлийн тэтгэлэг хамрах боломжтой. За инженер технологи одоо софтверийн чиглэлээр сурж байгаа оюутнууд бол ярилцлаганда 50-аас дээш оноо авчих юм бол 100% тэтгэл эхний семестр 100% тэтгэл авах боломжтой байгаа. За тэгээд энэ нь болохоор хэрвээ цаашдаа магадгүй чи Солонгос улстай хичээлдээ сурахдаа голч маань өөрөө 3.5-аас дээшээ байх юм бол энэ 100% тэтгэлэгч үргэлжлээд өөрөө тэтгэлэг хэвээр ингээ хадгалагдаад үлдээд явна гэсэн. За эсэлтийн тэтгэлэг H нь болохоор нийт одоо магистрийн бакалаврт хэлж байгаа одоо төрөний мэргэжлэснээ зочид бодол ч юм уу одоо тэр юуныхан чиглэлээр хэлж байгаа оюутнуудаа за нийт ярилцлаганд орсон хүүхдүүдээс бас 50%-аас дээш оноо авах юм бол ахиад эхний нэг семестрийн 100% тэтгэлэгтэй хамрагдаж болохоор байна. За үндсэн төлбөр нь байгаа. За хэрвээ тэтгэлэгт хамрагдаж чадахгүй бол гишүүний төвний төлбөр төлөх боломжтой гэж байна тийм. За тэгэх юм бол Сөүл хотод байдаг одоо зочид бодлын чиглэлээр бид нөгөө англи оноороо орох боломжтойгаа энэ мэргэжил маань өөрөө болохоор нэг семестрийн төлбөр нь 3,773,000 оноогаа. Тэгэхээр семестртээ 3,773,000 оны төлбөр төлөөд суралцах боломжтой гэсэн үг. За тэгэхээр коньяк сургуулийн хувьд бол ерөнхий бол ийм байгаа. За бүрдүүлэх материалын хувьд бол сургуулиудын хувьд ерөнхийдөө бол төсөөтэйдэг хамгийн чухал юм чи өөрөө авах стил гэрчилгээ. За тэгээд дараагаар нь болохоор өөрийн суралцах төлөвлөгөө, за өөрийн танилцуулга тий. За тэгээд хэлний оноо гэдэг ийм материалууд ерөнхийдөө бол шаарддаг байгаа. Тэгээд яг зарим сургуулийн хувьд хадгаламжийн тодорхойлохыг шаардахгүй тохиолдсон бас байгаа. Тэр бол яг тухайн эсэлтээс бас зарим сургуулийн хувьд бол хамаардаг. Тэгэхээр яг та нар хизээ эсэх чинь тэр үедээ одоо нөгөө яг бүрдүүлэх материалын жагсаалтыг наривчилж бол мэдэх боломжтой гэж ойлгож болно гэсэн үг. За дараагаар нь болохоор Инчон хотод байдаг Инаа их сургууль байгаа. За Инаа их сургууль маань ерөөхдөө болохоор Инчон хотод бол маш том их сургууль тий. За нэр хүндтэй, дээрээс нь өөртөө анагаан том имлэгтэй, маш олон зүйлстэй юм сургууль, олон жилийн түүхтэй сургууль байгаа. За Инаа сургуулийн хувьд болохоор түрүү хэлсэнтэй олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, за тэгээд дээрэс нь олон тал системийн инженерээр бол сурах боломжтой байгаа. За английн оноо нь ямар шаардлагатай юм гэхээр IELTS-ийн 5 оноотой, IB-ийн 71-ээс дээш оноотой байх ёстой гэж заасан байгаа. За бүрдүүлэх материал нь бол сая би хэлсэндээ ерөнхийдөө бол төсөөтэй. Инаа сургуулийн үед яг нэг авч байгаа юм болохоор багшийн захиа буюу recommendation letter гэж бид нэр ярьдаг тий. Тэр багшийн захиаг авна гэсэн. За энэ юу гэсэн үг юм гэхээр одоо 10 жил ирээд төгсөж байгаа бол магадгүй хэрэг 10 жилээ төгсөөд нэг 2-3 жил болцсон бол одоо энэ захиаг бол заавал өгөх хэрэгтэй байдаг. За материал өгж байгаа тохиол. Тэгэхээр энэ нь болохоор төгссөн сургуулийнхаа анги удирдсан багш юм эсвэл чамайг тодорхойлж чадхаар нэг багш чинь чиний өөрийн чинь талаар мэдээллийг энэ сургуульчинд дамжуулдаг гэсэн үг. Тэгэхээр яг үнэхээр энэ сурагчийг одоо эхлээд багшийн өөрийнх нь ерхий мэдээлэл нь хаанахын ямар сургуулийн ямар багш холбоо барих дугаар имэйл хаягтай. За тэгээд тухайн сурагчийн хизээнээс мэддэг болсон. Тухайн сурагч одоо хичээл зааж авах гэсэн сурагч одоо ямар одоо хүмүүжлтэй, ямар одоо хандлагаар хичээлдээ хандж байсан. Цаашид одоо ямар одоо чиглэлээр өсөөж дэвжих боломжтой хүүхдээ гэдгийг ингээд ерөөхдөө бол иймэрхүү зүйлсүүдээр багш нь өөрөө тодорхойлж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ тодорхойлтыг ерөөхдөө англи юм эсвэл солонгос хэл дээр байх хэрэгтэй. За дийлэнх тохиол нөгөө манай багш нар ч өөрсдөө энийг багш нь өөрөө бичих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай багш нарын хувьд одоо хүрээч юм уу Улаанбаатар сургуульд одоо ахлах сургуулиудад багшилтгүй бол ерхий одоо боловсролын сургуулиуд маань дийлэнх нь одоо багш нар маань солонгос хэлгүй учраас англи хэлээр ерхийдөө бол бичээд энийг ол өгдөг байгаа гэж ойлгож байна. За тэтгэлэг байгаа. За тэтгэлгийн хувьд болохоор Инаа сургуулийн хувьд болохоор солонгос хэлний оноотой юу эсвэл дан английн оноотой юу гэдгээрээ бас өөр байгаа. За хэрвээ дан английн оноотойгоор бол IELTS-ийн 9 оноо эсвэл TOEFL IB-ийн 115 онооноос дээш бол 2 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй. За дараагийн нь болохоор TOEFL IB-ийн 106 оноо, IELTS-ийн 8 оноотой бол эхний 1 жил
100% тэтгэлэгтэй. За дараагийн нь болохоор TOEFL IBT 96, IELTS 7-тай бол эхний нэг семестрийн тэтгэлэг. Эхний нэг семестрийн 100% тэтгэлэг. За дараагийн TOEFL IBT-ээр IELTS-ийн 6.5-тай бол одоо 50% тэтгэлэг гэх мэтчлэн тэтгэлэг бол авах боломжтой. За үндсэн сургалтын төлбөр нь болохоор хэлсэн тийм хэрвээ одоо системийн инженерийн техник болоод ирэх юм бол 4,492 мянган вон. За олон улсын харилцаа, олон улсын худалдааны чиглэл болоод ирэх юм бол олон улсын бизнесийн удирдлага болоод ирэх юм бол 3,498 мянган воноор төлбөр бол төлөөд суух боломжтой. За энэ сургуулийн нэг онцлог давуу тал нь юм бол энэ сургууль маань энэ 2020 оны 9 сарын эсэлд маань хараахан дуусаагүй байгаа. Тэгээ 9 сарын эсэлд маань 29 хүртэл 5 сарын 29 хүртэл авч байгаа. Тэгэхээр магадгүй энэ лайвыг үзэж байгаа англи хэлний оноотой одоо олон улсын бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, за дээрс нь одоо системийн инженерээр сурах сонирхолтой хүүхдээ сурагчид маань байх юм бол энэ сургуульд 29-ны дотор материалаа бүрдүүлээд өгөх юм бол 2020 оны 9 сард бол эсэлтэнд бол орох бол бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр бид нарт бас боломжтой сургуулиуд байгаа гэж харах хэрэгтэй тийм. За дараагийн Сөүл хотод байдаг Сонгонгон гэдэг сургууль байгаа тийм. Сонгонгон их сургуулийн хувьд бас л Солонгостой ерөөхдөө бол нэлийн одоо нэр хүндтэй. За нөгөө ранкаараа ингэж агсаахад бол ихний 10 дотор ингээ байнга орой явж байгаа юм сургууль байгаа. За Сонгонгон их сургуулийн нэг онцлог тал нь гэх юм бол саний миний танилцуулсан сургуулиуд бол ерөөхдөө жилд одоо нэг семестртээ нэг л удаа эсэлт авч байгаа. Сонгонгон их сургууль маань жилд нэг семестртээ 2 удаа эсэлт авдаг. За нэгдүгээр эсэлт, хоёрдугаар эсэлт гэж авагддаг. Тэгээд ерөөхдөө бол энэ эсэлт маань өөрөө бас харьцангуй биднэрт одоо эсэх боломжуудыг бол нээж өгдөг байгаа. За тэгээд Сонгонгон их сургуулийн хувьд болохоор бид өөрөнгө хэлсэн те бидний эсэх боломжтой техникүүд нь бол маш олон төрлөөрөө бол байгаа. За одоо жишээлх юм бол олон улсын эдийн засгийн удирдлага байна те. За олон улсын бизнесийн удирдлага, биомедикалийн удирдлага, олон улсын биомедикалийн удирдлага, за софтвер, инженер технологийн техникум, за мөн химийн шинжилгээ ухаан, молекулын шинжилгээ ухаан, за шинэ материалын шинжилгээ ухаан, технологийн шинжилгээ ухаан, мөн барилга, орчны шинжилгээ ухаан гэдэг ийм олон чиглэлүүдээр бол суралцах боломжтой. За тэгээд магадгүй хэрвээ англи солонгос хэлний хоёулаа оноотой байх юм бол тэр хоёр оноогоор болохоор электрон цахилгаан инженерийн техникт бас суралцахын боломжтой. Тэгэхээр хэрвээ одоо шинжилгээ ухааны юм салбаруудаа суралцъя гэж бодох юм бол та нар Сонгонгон их сургуулийг бас сонгоход илүү бас тохиромжтой байх гэж бодож байна. За англи хэлээр болгонгод англи хэлээр A, B эсвэл англи солонгос хэлтэй гэсэн юм 3 төрлөөр бид нарыг мэргэжлээ сонгох боломжтой байгаа. Саний хэлсэнчлэн. За A нь болохоор IBT-ийн 9-ээс дээш, IELTS-ийн 6.5-аас дээш, бид багтаж байгаа мэргэжлүүд нь болохоор TOEFL IBT-ийн 80, за IELTS-ийн 5.5-аас дээш. За хэрвээ солонгос англи хэлний холимог ангид орё гэх юм бол IELTS-ийн 5.5, IBT-ийн 80, за солонгос хэлний болохоор TOEFL-ийн 4-өөс дээш оноотой байх юм бол англи солонгосоор хичээлүүдээс үзээд явах боломжтой сургууль байна гэж ойлгож байна. За бүрдүүлэх материалын хувьд болохоор хадгаламжийн тодорхойлолт бол Сонгонгон сургууль дээр бол байхгүй байгаа. За бусдууд нь бол гадаад паспорт, төрөл задангийн лавлага, АВЖ, өрнүүлэгч гэдэг юм те бид нарыг нөгөө 100% гадаад одоо иргэншилтэй гэдэг нотлох бичиг баримтууд мөн одоо нөгөө хэлний оноонууд мөн боловсролын хамгийн сүүлийн боловсролын зэргийн одоо тодорхойлбор апостил гэрчилгээ те бид 10 жилийн аттестатыг аваад апостил гэрчилгээ авдаг. Тэгэхээр апостил гэрчилгээ гэх мэтчлэнийг одоо цөөн даны материалуудыг бүрдүүлнэ гэсэн үг. За үндсэн төлбөр нь болоод ирэхээр бид нар хэрвээ бизнесийн удирдлага англиар сонссон юм бол төлбөр нь болохоор 6,262 мянган вон. За эдийн засгийн чиглэлээр одоо англиар сонссон юм бол 5,600 мянган вон нэг семестр нь. За хэрвээ саний шинжилгээ ухааны техникүүдээр сонгох юм гэвэл 5,274 мянган вонны төлбөртэй байна. За тэтгэлгийн хувьд болохоор ерөөхдөө бол тэтгэлгийн хувьд бид нар хамгийн багтаал нэг 10% тэтгэлэг авах боломжтой. Дээш 100% хүртэлх үеийн тэтгэлэг авах боломжтой. Энэ нь болохоор эхлээд элсэж байгаа тохиолдолд одоо элсэж байгаа хүүхдүүдэд оноолоод тэр оноосоо хүүхдүүдээсээ хүүхдүүд маань оноолсноо хідэж ихсэж гин гэдгээсээ. Одоо жишээлх юм бол эхний 2 жигсэж явах юм бол 100% тэтгэлэгтэй. За 3-т жигсэж байгаа юм бол 70%. За 3-аас 10 хооронд ирж гисэн юм бол 50% тэтгэлэг.
За 10-аас 55-ын хооронд ч гэсэн юм бол 55 10% тэтгэлэг гэх мэтчлэн ингээд хамгийн багадаа бол бид нар 10% тэтгэлгийг бол авах боломж нь бас байна гэсэн үг. За дараагийн семестрт яг үнээр голчоос ерөөхдөө хамаарна. За хэрвээ голчин 4-өөс дээшээ байх юм бол 70%, 3.5-аас дээшээ байх юм бол 50%, 3-аас 3.5-ын хооронд байх юм бол 30% гэдэг ингээд ерөөхдөө бол хэрвээ чи өөрөө хичээж чадхал юм бол тэтгэлгүүдийн хувьд бол харьцангуй ингээд аваад явчих юм боломжтой сургууль байгаа. За тэгээд өөрийн танилцуулган дээр болохоор одоо 3 хэсгээр хуваарлагдсан. За алхам ангид одоо суралцж авах хугацаанд тий өөрөө одоо өөрийнхөө зорилгыг тодорхойлохын тулд ямар арга хэмжээ үйл ажиллагаанд оролцож исэн бэ? Юу сурж исэн бэ гэдэг одоо асуултууд орж ийн. За одоо энэ сонгож байгаа мэргэжлээ яагаад сонгож байгаа вэ? Цаашлийнхаа одоо төлөвлөгөөгөө бичнэ үү гэж юм. За тэгээ гуравт нь болоод ирэнгүүт одоо доорх асуултнууд яал нэг нь хариулна үгээд нэг асуулт нь болохоор Солонгос одоо яагаад нөгөө Солонгос улсаас сурахыг сонгож байгаа вэ? Тэгээд Солонгосын одоо амьдралаас одоо өөрийн мэдэрсэн зүйлтэй давуу талыг ингээд бичих гэх мэтчлэн. Ингээд ерөөхдөө бол сургуулиудын болохоор одоо нөгөө бүрдүүлэх материалын жагсаалт болон за тэгээд юунууд нь жоохон өөр байдаг. Одоо нөгөө орж байгаа нөгөө агуулгууд маань жоохон өөр байдаг. Тэгэхээр яг та нар маань англи оноогоор бол ингээд одоо жишээ болгоод би 3 сургууль та нартай харилцуулаа. Энэ 3 сургуульд эсэж болно. Энээс гадна бол маш олон юм сургуулиуд байгаа. Бид нар бол бас маш олон сургуулиудыг судалж байгаа. Тэгэхээр яг одоо өөр чинь аль сургууль тохиорхоо мэргэжлээс хамаарх нь байна. Нөгөө нэг бидний ярьдаг хотоос хамаарна. Аль хотод байдаг сургуулийн. За тэгээд дээрэс нь мэдээж ранк нь хідэд байдаг сургуулийн төлбөрийн хувьд хичнээн төлбөртэй байвал чамд илүү боломжтой. Чи ямар тэтгэлэг авмаар байгаа гэх мэтчлэн. Тэгээд хизээ элсэх үү гэдгээс хамаарат ерөөхдөө л элсэх боломжтой сургуулиудад чи мэдээлэл өөрөө гараад ирнэ. Тэгэхээр яг одоо 100% английн хоноогоор хэрэг бас материалаа бүрдүүлээ шууд бакалаврт явъя. Эсвэл бас магистртаас явах гэж байгаа хүмүүс байж болно те. Бакалавра төгссөн. Тэгэх юм бол бас английн оноогоор бас элсэх боломжтой магистрийн техникүүдийн мэдээллийг бол яг хурж ирээд өөрсдийн биеэр авах юм бол та нарыг өөрсөндөө тохирсон одоо сургуулийг бас сонгоход илүү төхөн болно гэж хэлмээр байна. За тэгээд манайх уламжлалт болохоор бид нөгөө нэг асуултнуудад хариулдаг тий. За тэгээд асуулт орчихсон байл хариулъя явчих. Магистрийн эсэлд авч буй ямар сургууль байна вэ гэж юм тий. За магистрийн эсэлд бол ерөнхийдөө сургуулиудын хувьд дуусж байгаа бараг их нь яг авж байгаа сургуулиуд бол байгаа. Тэгэхээр яг хурж ирээд уулзсан ямар сургууль гэдэг дээр чи өөр дөр чи оновчтой хариулт болгох тий. Саний хэлэлцлээ аль хотуудын ямар тэтгэлэгтэй ямар мэргэжлээрээ сурахын гэх мэт чинь тий. Өөрийн чи мэдээл байж тэрэн дээр чи нөгөө нэг сургууль хайхад илүү хялбар байдаг. Тэгэхгүй ийм ийм сургууль байна гэд хэлжингууд нөгөө хүний чинь өөрийнх нь болцолт нь өөрөө таарахгүй тохиолдлуудаас байгаад байдаг. Мэргэжил нь байхгүй ч юм уу тий. Танхим нь байхгүй эсвэл хот нь өөрөө тохирохгүй ч юм уу иймэрхүү одоо юунууд гараад байдаг. Тийм болохоор та нар маань яг одоо ингэж наривчилж хэрвээ ямар сургууль гэж асуух гэж байгаа бол хурж ирээд уулзах юм бол та нарт илүү оновчтой мэдээллийг тэгээд яг нөгөө нэг өөрийн авъя гэдэг асуултын хариултыг бас авч чаднаа гэж хэлмээр байна. За тэг өнөөдрийн хувьд өөр нэг асуулт орж ирэх байх шүү дээ. За магадгүй хэрвээ та нар маань энэ манайхны видеогийн хадгалчин тэгэхээр үзчээд ирээд хэрвээ одоо нэмж асуух те эсвэл үзнийхаа дараагаар асуух асуултууд ирэх гарах юм бол манай 7766 55 утсаар холбогдох юм уу? Эсвэл фэйсбүүкээр бид нартай холбогдоод мөн манай байгууллага дээр өөрсдийн биеэр хурж ирээд одоо зөвлөгөө мэдээлэл аваарэ гэж хүсье. За тэгээ өнөөдөр ямар ч би та нартай бас хүргэе гэж зорж ирсэн нэг мэдээлэл маань бол бас хүргэсэн байх гэж найдаж байна. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл хурж ирээд аваарай. Тэгээд удахгүй байхад бас шинэ мэдээлэлтэй уулзъя гэж бодож байна. За анхаарал тавьж өөрөө энд хөрөнгө оруулсан та нартай баярлалаа.